За юу байцгаана guys. За уулзаагүй их удажээ. За би өнөөдрийн дугаартаа Танзани улсын Серенгетийн цэцэрлэгт хүрээлэнд хаан явсан одоо Sea Boy хэмээх арслангийн түүхийг ярьж өгье. За энэ Sea Boy-ыг бол 2004 онд одоо Серенгети зүүн бүсээс гаралтай. Гэхдээ яг аль бахархал энтрийг нь бол мэдэхгүй. Одоо түүнийг дагаж одоо судалгаа одоо төрж мөрөгтөө судалгаа хийж исэн тийм сургалаач тийм зүйл судлаачд бол байгаагүй. Харин 2008 онд одоо 4 настай Sea Boy маань одоо Серенгети зүүн бүсээс Серенгетийн төв хэсгийг зорин одоо бадарчилж явсаар зорин ирдгээ. За энэ үед одоо Шведийн тийм одоо арслан судлаач, зураглаач, биологч Ингана Дженсон гэх бүсгүй одоо анх судалж эхэлж одоо олонд таниулсан байдаг. За энэ бүсгүй болохоор өмнө одоо энд Танзани улсын Серенгетийн цэцэрлэгт хүрээлэнд алдар нэртэй одоо тийм цуут арслангуудын түүхийг хүрнэхээр одоо ирсэн. Тэгээд өмнө нь одоо 2 арсланг дагсан боловч одоо баримтат кино хийх гээд байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд залуугаас нь түүхийг одоо залуу арслан явсаар цаашид хаан болоод те үр удмаа үлдээж байгаа тэр зүйлийг гаргахыг зорьсон байгаа юм. Харин тэгээд өмнө нь 2 удаа фейлдсэн. Эхнийхийг нь болохоор A boy, дараагийнхыг нь B boy гэдэг нэрлэдэг байсан бол энэ удаад 3 дахь тохиолдол нь манай C boy байгаа. За өмнөх 2 нь бол амжилт болоогүй. За тэгээд 4 настай ганц хоёулаа ирээд тэгээд үлсээ одоо онцгойгоо бий байгуулахгүй байсаар байгаа. Тэгээд үлсэд цангацгаагаа тэгээд үгцгээс мэд. Энэ бүсгүй сэтгэлээр маш их унаж аргачлгүй штэ. Тэгээд өдөр шөнөгөө одоо судалгаа хийгээ тэр чинь байнгын камераар дурандаад ингээ явж байдаг амтны нэг өдрөл тэгээд үлсэд үгчгээр чинь энэ бүсгүй одоо яад тусалж чадахгүй мах заах өгнө гэж тийм зүйл одоо хэцүү штэ. Энэ чи ямар идэж амтэн блэ. Тэгээ байгалийн шалгарлаараа нөгөө хоёр үлсэд цангаа үхэхэд энэ нэг бүсгүй их сэтгэлээр их унсан байгаамаа. Тэгээд юм хумаяр аваад юм буцах тийшээ хандаж авах үед одоо 2008 онд Sea Boy гэдэг одоо мань авраг, мань гол дүр маань зүүн бүсээс нь Серенгетийн төв бүс рүү ороод ирсэн байгаа. Тэгээ энэ чи ганцаараа биш ээ ах төрсөн ах хийлдүр гэдэг ахтайгаа орж ирсэн. За хийлдүр нь бол 1 насаар ах гэхдээ хамт хөөгдсөн юм шиг байгаа юм гэсэн. За энэ үед чинь манай Sea Boy болохоор 4 настай, ах хийлдүр нь 5 настай байсан гэсэн. За нутгийн уугуул иргэдээ хожимо нутгийн уугуул иргэдийн нэрлэлдгээр бол Sea Boy-ыг Bob, хийлдүрийг болохоор Ziggy хэмээн нэрлэдэг юм байлээ. Одоо энэ Bob гэдэг нэр нь ямар учиртай юм бэ гэсэн Bob Marley гэдэг алдарт дуучнаас л санаа авч өгсөн гэж нутгийн уугуул иргэд нь хүүрнсэн байдаг юм байна лээ. За нэг сони юм хэлэхэд энэ Sea Boy хийлдүр хоёр чинь хожимо дэлхийн нийтэд алдар нэрэн цуурайтаад ер нь домог мэт яригддаг, улсдаа домог мэт яригддаг. Танзани улсын Серенгетийн босон хаан явсан царайлгараач одоо алдар нэрэн цуурайтсан Bob Junior-ийн аав нь шүү дээ. Энэ хоёр эвгүй гарч. За тэгээд дараа нь Bob Junior-ийн тэрийн одоо яасан хийсэн тухай ингээд алстаа яриад юмнаа. Ингээд он сар цаг хугацаа чи одоо явсаар за 1 жилийн дараа гэсэн үг л дээ тэр хаваар ингээл гөрөөлөөл яваадсэн байгаа юм. Яа яг одоо хаан арслангуудаас нь хол урхан ч гэсэн ингээд нэг ойролцоогоор гэж одоо ус мусан дээр нь очиод ан аваа хийгээд нэг юм амьдэрж исэн байгаамаа. За яг нэг жил гармын дараа 2009 оны 8 дугаар сарын 3-нд Juakali гэх бахархлын 2 хөгшин хаан арслантай бахархлыг та 5 эрслэнтэй тийм нэг дундын жижигхэн ч гэхэд хэцүү том ч гэхэд хэцүү нэг дундын бахархлыг дулаан дууддаг 2 хаан арслан. Энэ 2 хаан арслан бол 12 настай маш их хөгшөрсөн байсан. За тэр хоёр ч одоо баг үхэлтэйгээ эвлэрээд ер нь зөнчж जैन л гэсэн үг л дээ. Үхэлтэйгээ эвлэрээ тэр хоёрын манай хоёрын дулааны дуудлагыг аваад очоо хоёрын эсрэг хоёр тултаад нэг торгоод гүмдөө нэг их айтэргүйж харахгүй тэр хоёр чам ёсороо тэгээд мань хоёр залуу арслангийн гарын шүүс болоод үхдэг. Ингээд бахархал дээр нь ирээд манай Sea Boy хийлдүр 2 3 бүр бяцхан эрг үеийг нь хөнөөгөөд за 2-оос 3 насны арай томорчсон гүйгүүдийг нь алж хөнөөгөөгүй элдэж мэлдэж хөөгөөгүй зүгээр ирэм нутгаас нь зүгээр хөөгөөл гаргаа явуулчихсан байна.
Ингээд өөрсдийн бахархалтай 2 идэр залуу арслан 5 эрслэнтэй тийм гүйгийн хаан болон одоо Танзаны Серенгетийн төв бүсэд одоо суурьсан суудаг. За амьдрал иргэдгээр үргэлжлээд хорвоо дэлхийн иргэдгээр эргээд за 2 жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд ч юм бол за маш их гүйгтэй болсон. Энд чинь 9 гүйгтэй болчихсон байсан гэдэг үлээ. За тэр чин дундуур нь бас үхэж хагацсан нөгөө гена мена аль нэг өвчин тэгэл нэг бас бус шалтгаан байна шүү дээ амьдралын. Энэ арслангийн гүйг гэдэг чинь ямар ч нялзраа амьтан байдаг үлээ. Энэ маш эмзэг амьтан байдаг. Тиймдээ ингээд үхэж үргэцгээгээ. За 9 гүйг бол байсан. Одоо 4 эр гүйгтэй, 5 эм гүйгтэй. За тэд нар нь бол одоо ингээ 2 нас үрж ийн гэсэн үг. 2011 онд гэсэн үг л дээ. Энэ үед чинь мань Боб Жуниор төрж байна. Төрчихсөн байгаа гэсэн үг. За 2011 онд за 4 залуу арслангууд буюу за Killers химээх. За орчуулах юм бол алуурчдал гэсэн үг л дээ. За яагаад ийм нэр өгсөн гэдэг нь бол ойлгомжтой л байгаа. Эднэр бол зүгээр улаанд сусны машинууд байна. 5 настай энэ 4 бол за Серенгетигийн баруун бүсээс гаралтай. За тэр баруун бүсийнхаа 2-3 эвслийг одоо эзэлчихсэн. Хамгийн эвгүй зүйл нь болохоор тэр эзэлсэн бахархлынхаа 2 хаан арслан, 1 хаан арслан байсан. Тэднийг нь бүгдийг нь халаад зогсохгүй. Дээрээс нь эрслэнгүүдийг нь халаад бүр гүйгүүдийг нь амдаар нь шихгүй идэж ийсэн тийм бүр баламд гараад байгаа юм аа. Тиймдээш тэр нутгийн иргэд болон энэ арслан судлаач нар бол зураглаач нар бол эднэрт бол амар дургүй. Энэ өстой тийм эвгүй тийм балиар баламд тийм хэрцгий гарууд гэж ер нь бол их аммуутай байдаг гэсэн. За өнөө хэрцгий дөрвчөө эзэлж явсаар манай Сибой болон Хийлдүрийн нутаг дээр ороод ирдгээ. За Хийлдүр хэдий манай Сибойс нэг ах ч гэсэн эдний бахархал сүргийн удирдагч нь бол Сибой байсан гэдэг. За тэр дөрвчөө орж ирээд ер нь тийм чимээ шуугаан өглгүү тулаамлааны дуудлага муудлага өглгүү нутаг орон дээр нь саагж хүрхэрлгүй зүгээр шууд чимээг ороод ирсэн. Энэ үед Сибой умард бүсээ одоо эргүүл хийж одоо патрол эргүүл хийж манж явахад баруун бүсийг нь Хийлдүр ахын одоо эргүүлээ хийж явсан баг. Энэ үед нөгөө 4-ийн 3 нь болохоор манай Сибойтэй таарад Сибой харангуйтаа шууд уг нь цухтаасан ч одоо яагаад ч тэр 3-ын гараас гарч чадахгүй зэрэг өртөөлүүлж хөөлгсөөр байгаа баригдчихдаг. Ингээд зодолдоод эхэлнэ. За юу нөгөө 4-ийн чи 3 болоо явчихваа гэсэн. За Клондэ гээд тэр 4-ийн удирдагч нь за баруун бүсээр нь ганцаараа яваад баруун талаас нь цөмөлж орж ирэх гэж байсан юм уу гэж дараа нь судлаач нар ярьдаг л да. Бичиж үлдээсэн байдаг. За тэгээ баруун бүсээр нь цөмөрж орж ирсэн нөгөө Клондэгч Хийлдүр чин тэр бүс дээр нь эргүүл хийж яваа шүү дээ. Тэгээ хоёулаа учрангуудаа энэ хоёр чинь бие биенээс эмээл шууд зодтолт юм а. Энэ хоёр жаалцаад эхэлдэг. За мань Сибой за нөгөө гуравтай үдсэн. За би хаанч одоо тэгшэрчгсэн идэр настай алалцахын дээр алалцсан сүд соёонч хурц сарвуу ярьсан ч гэсэн зузаан байгаа амтэн үзэлгүй яах вэ? Тэр гуравтай алалцдаг. За 3 арслантай 1 арслан тараад амьд гарах магадлал 18 би ингээд судалгаагаар үзээд яасан 18% боломжтой юм. Ямар ч боломжгүй л гэсэн үг л дээ. Гэсэн манай Сибой бол стай халалцсан тэр гуравтай. Нөгөө 3 ч идэрхэн залуухан өөрөө ч бас залуухан юм чинь тэр гуравтай бол үдсээр байсан. Гэхдээ л ер нь дор нь ороод нилийн хамхиулж исэн байт юм а. За энэ үед баруун талд нөгөө үзэлцээд байгаа. Тэднээс чинь яг 16-аас 17 км гэдэг үлээ дээ. Тиймэрхүү километрийн зайтай байсан. Ингээд тулдаад нөгөө баруун талд тулж исэн Хийлдүр болон Клондэ хоёр ч хоорондоо зодолж байгаа. Клондэ нь бол өстой жинхэнэ Хийлдүрээр хамхиулсан байт юм а. Нэг эсрэг нэг дээр. Тэр одоо хүнээр бол нүүр юм да. Амтнаар бол за тэр толгой тарих нүд амны хайж одоо шанаа түүших юм хүн. За хүн шиг л ярьчих. Шанаа түүш амтнаар бол ирүү те. Тэр мэрийг бүр сэт самардуулаад ер нь хэцүүдэд эхэлдэг. Ер нь цус нүждэг улааны лагын болонгуудаа нөгөө үлдээсэн гурвлууга зүхтаадаг байгаа. Энэ үед Хийлдүр энэ нөхрийг одоо зүгээр явуулахгүй гэж
үзсэн үү, хит их уурыг нь үргэж яасан уу, удаан зодон болсон тул уур нь хүрсэн үү, хойноос нэлдээд авдаг. Эдгээр чинь тэгэл 15 6 км 16 7 км чи хүүхэн байх вдэ. Дөрвөлтэй амтэн чи. Эдгээр чинь таквилд шогшолцоор нэг яг нөгөө манай си бой бол нөгөө киллерсийн 3 байгаа газар дээр бараг хүрээд ирдэг. Нөгөө колонд нь юун тэр 3 дээр очих бараг хажуугаар нь гарангуудаа умрад руу зүхтаадаг. Харин килдүр хүрхэрсээр ирэхэд си бой ч нөгөө 3-ын доор өстөж жинхэнэ идлүүлж байгаа шүү дээ. Гэхдээ л яг сүүлчийн хүчээ гаргаал зодтолтоод байгаа. Тэнгүүтээ ахыхаа дууг сонсоод энэ нэг ам 50-га алдан эргэж одоо ахыгаа дуудан хүрхэрдэгэ. Хийлдүрийн жимээнээр нь дүүгээ аюулд орсныг мэдээд тэндээс хүрхэрсээр хар хурдаараа таквад ирэхэд нөгөө 3 ч гэсэн өдөрдөгч колонд нь ялагдаа зүхтааж байгааг хараад хойноос нь такв нутгийнхын бүсээс гарan умард руугаа зүхтаадаг. Ингиж нэг юм ахыхаа буйнаар амьд гардаг. Ам гардаг. За тэгээд ах нь ирэхэд бол за тэр хавийн газар бол бүр амар цустай хутгалдсан. Манси боёч баг ингээ үхсэн шахуу харагддаг. Зураг дээр бол аимшигтай цус нүжинд хутгалдсан. Хэцүүцсэн юм байд. За тэгсэн чинь ингэсэ нэг одоо нөгөө мань си боёг дагаж судлаад хийлдүр хоёрыг дагаж судлаад байгаа шивэдийн нөгөө бүсгүй судлаач биологч нөгөө Ингела Женсон чинь ирээд Сапаригийн тим туршлагатай анчид манчид болон Сапаригийн туршлагатай жолооч аялагчдыг авч явдаг хөтөч мөтөч хүмүүсийг авчираад за энэ арслаа одоо ингээм амьд гарах магадлалтай юу гэд үзсэн. Нэг анч нь бол энэ бол амьд гарах магадлалтай одоо тэр засаас илдээ гэхгүй те одоо төмсөгч гэх юм уу одоо төмсгөл гэж ярина үстэй те амьдын юм дээр ялгаа байхгүй. Төмсөг өмсг нь бол за бүтэн байна. Энэ бол амьдрах боломж бол байна. Гэз мэдсийг нь хүлээгүй шархан их айтар гүн биш байна. Босоод ирлээ гэхэд жоохон доголж магадгүй. Учир нь бол хойд хонгоных нь судснуудыг тасалсан байж магадгүй гэсэн. За ингээд эмчилгээг бол ахтай энэ юутэй тэр манай үнийг ч гэсэн манси боёг ч гэсэн унтуулад нэг унтуулдаг буугаар унтуулчихж байгаа шүү дээ. Унтуулангуудаа тэр тэр чи гоёо тусал мусал залгацсан хүм хүн шиг совлил твтээд байгаа маш. Тэр хээр хөвдөж өвдсөн. Тэгээ тэр ялаа шумуул нөгөө өт мөтөө цацах идэ бэр татах зэрэгсэн сэргийлээд бүхий ил тэр нэг ногоон заслаг харагдаад байдсан шүү дээ. Одоо Монголд хүртэл би ч гэсэн өөрөө хөдөө өссөн л одоо харвагаас морь боломж өслөө. Тэр ногоон заслаг бол шарх марханд ямар сайныг бол мэднэ л дээ. Тэр л юм байл л дээ. Тэр апрагч гэсэн хэргэлдэг юм хэлээ тэр амтан дээр. Тэгээд тэр ногоон заслаг эрээ алга ногоон хоёрын юм уу? Ногоон харслан гэмээр юм уу? Ногоон хоёрын юм болтон тийм цацчихсан тийм зургууд нь явдаг байсан. За тэгж бол эмчилгээг бол хийсэн. За 3 хоног бол босоогүй. За ах нь бол босонгуудаа нутгийн зөв рүүгөө яваад өгсөн. Дүүгийн дээр машины твшин дээр гаргачаа байгаад нөгөө Сапари одоо манай нөгөө одоо Ингена Женсон ч болон бас хүмүүстэй эмчилгээгээ хийсээр байсан. За тэр газараа. За тэгээ нэг 3 хонолоо. За 4 дахь хоног дээр нь харин ах нь хүрээд ирдэг. Эргүүлээ хийж явангуудаа дүүгээ нөгөө уруулсан газар. Хөрхийн амтэн болохоор дүүгээ үхсэн газар гэж бодод юм уу яадгийг босоод ирсэн болов уу гэж бодод юм уу яадгийг эргээд ирсэн байгаа. Чимээгүй алсаас эренгүүтээ машиныхаа хажуу чахуу байжсэн гэж. Тэгээд ах нь хүрхрээд нөгөө дүүгийнхээ үнэрийг аваад хүрхрээ жоохон дуу чимээ гаргасан чинь дүү нөгөө твшин дээр нь тэгсэд эхэлсэн байна. Тэнгүүт нь баг нөгөө эд чинь гаргаж байгаа. Одоо яадаг юмтэй мэдхгүй тэр мэрийг нь тодорхой бичээгүй лээ. Тэгээ одоо энэ Ингена Женсон гэх бүсгүй юуг одоо энэ судалгаа хийсэн одоо бичвэр текстийг нь би уншаад байгаа байхгүй орчуулад. Тэгээ яасан нэг аргалаа буулгасан юм шиг буулгаад нөгөөх чинь нэг юм хөл дээрээ дөрвүүлж босоод зогсоод ахтайгаа уулзаа бөөн баяр болоод тэгээ нутгийн зүг явсан мө. Гэтэ хазгансан бүр их хэцүүцсэн говьжтай авсан юм явна л да. Нут өдөр чи угаасаа дошин дээрээ байгаа. Өөрийнх нь дээр амар чивддэг бахархал сүргийнхэн байгаа газар бол тэндээс 9-10 км-ийн зайтай байгаа байхгүй. Тэгээ нэг юм алхалсаар хагаад илээ зилээ нэг юм оцсон. За тэр үед за тэндээс хойш бол за 20 хоног бол энэ си бойч босоогүй. Босч иж нэг хажууд нь горих урсж байгаа, нэг гол урсж байгаа. Тэн дээр очиж усаа уучаал. Харин хамгийн сайхан гэгээлгэн тэр эрслэн ахан ч гэсэн хийл дүүн ч гэсэн бас бус эрслэнгүүд нь ч гэсэн юуны одоо од сүхрийн гуй хаамаа зэрэг одоо мах арьс үс одоо арьс үсэн ч жоох яс мас зэргийг
чирж авчирж өгцгөөдөг байсан баг. Энэ их сонин үзэгдэл болсон гэж дараа нь тэмдэглэл дээрээ бичсэн байлээ. Бас айгүй гоё гэгээлэг өгөөц. За C-boy маань бол ийм айтер зовлон үтсэн. Үүн дээрээс үзэхэд ирээдүйд хаан болсон те дэлхийн нийтийг өөртөө татаж за Танзани улсад маш их хөрөнгө оруулалт хийж олон арслан сонирхогч судлаач нарыг өөртөө татаж улс орондоо маш их мөнгийг хийж өгсөн эдийн засгийн хувьд ч гэсэн те их хэмжээний мөнгө хийж өгсөн алдартай Боб Жуниорыг энэ C-boy гэх хаан арслан чинь хамгаалж үлдсэн бөгөөс даав нь те мундаг бөгөөс авч үлдсэн баг. Хэрвээ энэ C-boy ялагдаад арчаагүй тулдаж ялагдаад тэр дороо өгсөн бол өнөөдөр Боб Жуниор гэж тухайн үедээ за 11 он гэсэн үг шүү дээ. 11 оноос хойш алтар нэрнд түгсэн тэр Боб Жуниор гэж хаан бол огт байхгүй байх байсан. Тэр гурав за дөрвөлээ за тэр хийл дүр яах уу нэг юм амьд гарлаа дараа нь тэр дөрвөөр элбүүлээд өгөх нь ойлгомжтой шүү дээ. Тиймд Боб Жуниор гэж арслан байхгүй байх байсан. Харин сайн эцгийн буйнд нэг юм ам аврагдсан байдгаа. За ингээд яг 1 жил болоод 1 жил болонгуудаа мань C-boy чинь яг зүг зүгээр болсон. Би энэ бол ямар ч шарах мархан мэддэхэргүй. Тэ хазганж манцгансан юм байхгүй. Арсноос одоо тэр үс нь ургаж байгаа шүү дээ. Тэр шин сэргэлт гарч ирж байгаа дотроос нь шин арс одоо арс нь гуйжуулж шарах сорвыг нь аниулын шүү дээ. Арс үс нь ургаад. За тэгээ яг 1 жилийн дараа хэд бүрэн зүгээр болсон. За жил хагасын дараа гэсэн үг шүү дээ. 2013 12-оос 13 он руу шилжиж явах үед за нөгөө Killers-ийн дөрв бол умард руу явсан дөрв чинь умардаараа бол бас төвөөсөр л ис алдгаараа алаад иддгээр идэл. За тэр дөрвийг бол бүр одоо тэр байгаль хамгаалагчид одоо сапаригийн аялал жуулчлалыг хөгжүүлдэг газрууд нь хүртэл алдгийн билүү өрсөлдөл ухааны тийм арга хэмжээ болчихсон байгаа. Яагаад тэгэхээр тэд нар чинь хамгийн заваа нь тэгээ энд очиж нэг хаан арслангуудыг алаад гүйгүүдийг нь алаа зогсохгүй өсөж яваа залуу эрслэнгүүдийг нь хүртэл алаад идэг тийм аллагын тийм маш ямар сайнтай Killers гэхвдээ тий бүр тийм гайж одоо хүнээр бол ийм гайж донтон цуврал алавч штэ нөхдүүд байсан. За тэр дөрв бол нөгөө мань хоёрыг бол анчихсан байсан. Тэр умардаараа төвөөж явжгаад 13 он гараад эхлэхэд эргээд ирсэн. За энэ удаад мань хоёр бол нөгөө дөрвийн хоёулаа мань хоёр эргүүлээрээ тэр цагаас хойш ирэн дандаа хоёулаа явдаг болсон байсан л да. Тэнгүүд яг тэр чинь оройн цагаар гэж байгаамаа баг харахгүй болж яхаж яг уу умард үсээрээ эргүүлээ хийж явж яхад нь дөрвөн арслангийн үнэр чимээг аваад эхэлсэн. Нөө нутаг дэвсгэрийн зааг дээрээ үнрээ үлдээсэн байгаа шүү дээ манай хоёр ч тэрэн дээр нь давхрал тавьсныг мэдээд за эвгүй нөхдүүд иржтэй тулаан болох нь бол ойлгомжтой гэд за нэг 4 хоног хүлээлээ. За 4 хоногийн дараа өглөөгүр өвөр цайгаад өглөөгүр нөгөө дөрвч үрхэрсээр ороод ирдэг. Мань хоёр бол за энэ удаад бол ганцаараа биш. Мань C-boy ч ганцаараа биш. Ах хил дүртэйгээ тосоо очиж тулалддаг. Энэ тулаан бол аимшигтай болоод за өмнө 3-аар бойлдуулж исэн бол энэ удаад 2-оор бойлдуулж байгаа болохоор мань C-boy бол зоригтой үдсээ. Хил дүрстэнд одоо үдсээр байсан. Тэгээд 4 за 6 арслангийн тэр чи дууч хэмээх гэж нэг аимшигтай юм байгаа шүү дээ. Мань Ингана хайрсан бол бас хажууд нь бол дагаад явж исэн байгаа. Гэхдээ нөгөө өтгөн модон дунд ой мод гэх юм ой мод шиг газар дотор зодолдоод байгаа болохоор зураг авах бол ямар ч боломж байгаагүй зүгээр чимээгийн сонсоод байж байсан. За ингээд нэг 2-3 цаг зодолцсны дараа бол умард руу нөгөө дөрөв нь гарангуудаа явдаг. Мань хоёр өмнөд үс рүүгээ гараа явдаг. За нөгөө дөрөв бол бас нэлийн шарах сорив авсан. Мань хоёр бол бас л хэцүүдсэн. Улаанялага хоёр юм гарч ирсэн. Гэхдээ ялтыг бол бараг байгуулад бардам одоо гэрлүүгээ явж байгаа гэсэн үг ээ. За үүнээс хойш чинь тэгээд нэг айтар онцгийн түүх бол байхгүй. Бүр нэг шалдар булдар бяцхан түүхүүд байгаа болохоор би энийг нь бол зүгээр товчлоод явъё. Нэг жижиг сажиг тэр нэг ганц хоёр дулаан болсон байд юм а тэрнчтэй тэгээ нэг ганц хоёрхон тийм олуулаа бол ирээгүй ганц хоёрхон тийм нэг эрслэнгүүд гэж чинь залуу бадарч арслангууд ирээд ингээ коалишнгууд ирээд буцаа хөгдөд явдаг байсан ямар ч онцсон юм болж байгаагүй харин халж хядаж бол мань хоёр ч юм бол харин нэг авууштай тал нь залуу арслангууд энэ төрийг бол нэг халж хядаад ахыг бол бододгүй юм лээ. Ерөө хэд хэдэн бичлэгэн дээрээс нь би бол харсан за одоо би энэ дээр ч гэсэн 50
Зүгээр хөөж очингуудаа нэг жоохон сүрийг үзүүлээ жоохон зодтолтонгуудаа тэгээ явуулцдаг. Одоо тийм зан чанартай байгаа. Тэр нь бас сайхан гэгээлэг байгааз. Арслан гимэл заавал нэг алаа хядаа цус нүжин дундаж явах хэрэгтэй ч биш. За би тэр заавал тэр нэг алсан, тэрийг алсан, энийг алсан, ингэж алсан, тэрийг алсан гэдсийн суулаа тийм юм ярих ч бас надад ч бас тэр нь таагүй байна. Зүгээр юм болсон түүх юм болсон юм аа энэ тэр нь бол гоё байна. Тэгэхээр тэр алаа хядаа цус нүж мүж тэр бол надад нэг бас левгүй муухай штт. За ингэж инг тунх байсаар за ирсэн дайралт болгоныг нь няцаасаар мань хоёр бол за 14 онд нэг удаа хөдөлгөөн хийсэн байт юм а. За энэ үед чинь мань Сибой чи 10 настай болчихж байгаа. За Килдүр бол 11 настай болчихж байна гэсэн. За ингээд нэг хөдөлгөөн хийсэн. Хөдөлгөөн хийхгүй болохгүй байсан. Яагаад тэгэхээр өмнөд бүст нэг 3 залуу арслан гараад ирсэн. Вомби гэж бахархлаа. За эдгээр нь за 8-9 эрслэнтэй. Ер нь нэлээ эрчийг авчихсан бахархал тэр гуравч гэсэн жоохон саагүй манай хоёрын бүснүүд энэ хоёр чи хаашаа 60 км одоо ингээд 60 км яг оргил үедээ одоо юу гэдэг вүлээ 285 яг ингээд хүрээлэн бөө юуг ингээд дараа нь ингээд судалгаа хийгээд үзсэн юм байна л дээ. Ингээд статистик гаргаад судалгаа хийгээд үзсэн чи 280 гаруй километрийг бол эрхшээлд авчихсан байна. Одоо хүрээлэн бүү штэ тий. Яг ингээд тойроод нутгийг нь тойроод гэсэн үг тойргол байгаа шүү дээ. Тэр чи газар нутаг гэж. Тэгээ гол хэсэгт нь өөрсдөө оршдог. Тийм л байгаа шүү дээ тий. Тэгээ 280 гаруй километрийг бол захирдаг байсан. За тэр бүснүүдх дээр нь орж ирээд байна гэсэн үг байхгүй нөгөө гуравчин. Яа одоо нэг баг сагаар оролдоод энд нэг хоёрын юм нэг жоохон өгширж байгаа хоёр арслан байна гэж бодоод нөгөө гурван залуу арслан ч орж ирээд идэв гэсэн. За ингэж нэг жоохон оролдож явах үед нь нэг удаа ганцаараа нэг нь орж ирчихсэн саагчсан од сүхрээ илдэх ганцаараа од сүхрийн тугал ганцаараа одоо тугалд нэг бэрэ уулж байгаа багал амтна л да тэр чин зайл ганц том эр арсланд бол юу болох тэр од сүхрийн бэрэ хөөгөө такж яхад нь мань хоёр гараад ирдэг эргүүлээ хийж отчонгуудаа тэнд угаасаа дуу чимээ мэмэгийг хараад нүдэрээ шарж байгаа дуу чимээгийн сонсож байгаа шүү дээ. Тэнгуудаа отож хүлээж ангуудаа нөгөө хийж барьж аваад за тэгээ нэг хэсэг зодолтой энийг нэгийг нугдайлгсан байт юм а. За түүнээс хойш бол нөгөө хоёр нь кал болсон. Ер нь жоохон эмээх болсон. Эдний нутаг руу орж ирэхээ байсан. Харин мань хоёр харин сөргүүлэнгүүтээ орж очиод нөгөө хоёр лөө дуу чимээ өнгөтэй дайрахад нөгөө хоёр залуу арслан арчаагүй зарайлан зүгтааснаар тэдний 7-8 эрслэнгийн гүйгүүдтэй дагуулan өөрийн бахархал дээр авчиж маш том бахархал болдог байгаа. За нөгөө нэг аллаад алж чадаад байгаа нөгөө дөрөв нөхөр хайчиж ба гэж. Нөгөө дөрөв чи байхгүй бүр сүрсээ. Нөгөө умард үстэй байж исэн чи мөстекэр одоо бас ингээд хойлолдоод заваарчдаг байхгүй. Та нар одоо намайг ингээд хойлоод худлаа ирээд байна гэж ойлгож магадгүй. Энэ ингээд нэг цаанаасаа ийм нэг утгагүй нэг асуудал байдаг нь нэг улсад за Кен улсад замаасаа мараад ч юм уу те одоо нөгөө сорвт скарич аавынхныг аавуудыг тэгээд сорвтич яг ид залуудаа гараа явахт нь мөстекрийн гэж мөстекрийн одоо эрс гэж нэрлэдэг байсан бохоггүй. Тэрэн шиг энэ Танзанд нь бас нэг мөстекр гараад ирж байгаа. За тэр тал сүлтийн одоо тал сүлтгээ ярьжсэн шүү дээ өмнө. Тэрний төлийг нь бол Кидонгэ гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэнгүүд дахиад Лоркулупийн бас нэг төл нь Кидонгогийн гараад ирдэг хөхгүй. Ингээд нэг давхцсан нэр өгөөд шал балай. Зарахчгүй үстэй тэр 25 мянга. За дэлхийд дээр ч одоо ингээ 25 мянга гаруй арслан байж штэ тий. Тэгээ тэр олон мянган арслан ч одоо нэг бүрчлэн нэр өгнө гэж байхгүй давхцах нь бол ойлгомжтой л баг. Тэгээ ингээд одоо ронгой бахархал гэдэг гэхдээ ч ингээл 3 4 ингээ бахархал болцдог тий. Яг альны ронгой гэдгийг нь мэдэгдэхгүй тийм нэг балай нэг юм байд юм а. Тэгээд харин би хэлмээр санагдаад та нар одоо энэ нэг балай юм давхцаж яриад өмнөх ярьсан юм а мартчихдаг юм хайшаа дөнгөө юм уу гэж бодож иж магадгүй. Өмнө учир нь ийм шүү. Ингээс нэг давхардуул нэр өгөөд идэх хөхгүй. За Танзанд за жишээ авъя. Танзанид одоо Серенгетид нэг мөстекер байлаа гэхэд Кен улсын масаа мараад нэг мөстекер үйж байгаа. За эсвэл Саби сандад Өмнөд Африкийн Саби сандад бас нэг мөстекер байж л байгаа айгуул. За Ботсванагийн нэг нутагт нь ч юм уу те. Замбигийн ч юм уу нэг нутагт нь айгуул мөстекергээ яриад чийж магадгүй. Тэгээ ингээд нэг холилдоод нэг заваарад идэх хөхгүй.
За үндсэн сэдвтэ оръё. За нөгөө нэг 4 Killers-ийн 4 ч тэр Мөстекрийн 5 гээд нэг 5 залуу умард нутагт нь гараад ирсэн. Тэднэрт буц цохиулаад 2 нь үхээд 2 нь зүхтаагаад зүхтаах явах замдаа нэг нь гол гаталж байгаа матран бариулчихсан гэдэг үлээ дээ. Нэг нь бол бүр тодорхой үгээр өлбрээд үхдэг юм шиг байна. Ер нь тэгээд аль муугаараа үхдэг юм байлээ дээ зэлвэл. За мань хоёр чи ингээд нэг баавар болчихсон. За 15 он боллоо. Энэ үед Боб Жуниор хөөгдлөө. Нутгаасаа Боб Жуниор 3 ахын хамт ингээд дөрүүлээ. Боб Жуниор чинь нутгаасаа 3 ахтайгаа гарсан. Ингээд дөрүүлээ өгөхгүй. Эднийх чинь маш хүчтэй дөрүүлээ гарсан гарууд өгөхгүй. Боб Жуниорыг түлхэж хаан болгож өгөхөд нь эдний нөлөөч байдаг. Тэгээ нэг нь ямар шалтгаанаас гэдэг үлээ. Би энэ Боб Жуниорыг нэг их судалдаг юм аа. Энэ нэг надад бол за яах вэ нэг байсан Арслан гэдэг. Тэгэхдээ л Famous те аюуг алдартай Арслан гэж бол дэлхийн нийтээрээ бол ярьдаг нь бол үнэн шүү. Алдартай үед бол үнэхээр алдартай Арслан. 23 онд дөлөөдөө алуулчихдаг чи. Тэгдэг шиг санагдаад байгаа 3 одарчин одоо 7 Арслан юунаас сүргээс 7 залуу Арслан хөөгдөөд 4-3 салж яваад 3 хөнөөчдөг баха. Нэг амар бичлэг нь байдэн штэ. Нухсыг нь хонголж байгаа. За тэгдэм аа. За ингээ Боб Жуниор чи ингээ нутгаасаа 4 настай да. За ингээ 15 он ингээ хөгдөцгөөдгөө. За Боб Жуниор чи умард нутгийг зүүн умард нутгийг нь одоо зориод яа тэрүүгээр тэгээ нэг жилийн дараагаас Боб Жуниор чи атгаад эхэлдэг дээ. За тэгээ 16 он болоход юу чинь одоо манай Сибой чи 12-тэй болчихсон. Хийлдүр ах нь Орос руу гулчдаг. Энэ яагаад юу гин бол огт мэдэхгүй. Үгс нь бол ойлгомжтой. Харин яагаад үгс нь мэдэгдэхгүй. Тийм Орос руу болоод үгдэг юм аа. За ингээ 12 настай манай Сибой ганцаараа үлдлээ. За одоо бол үгх нь бол ойлгомжтой. Зөв өнөө маргаашгүй хоногоо хүлээж байгаа л гэсэн. Ядж байгаа ганцаараа. Дээрээс нь 12 настай тий. За энэ үед нь тэр нөгөө умард нь байсан Мөстекрийн дуусгасан нөхдүүд чинь нөгөө Killers-ийг дуусгасан нөхдүүд чинь мэдээж урд бүсд нь бол нэг юм том газар нутаг дээр ганцхан харсан байгаад байгаа гэдгийг мэдээж эд нар ч өглөө болгоо бараг эргүүл хийж явж явах болгонд ажиглаж харж байгаа шүү дээ. Газар нутгаа айлуулгал тэлж олон эрсдлэнтэй болж амьдрэж одоо үр төлөвлөлтийг бодно шүү дээ. Тэнгүүтээ нэг л үд за 16 оны 10 сарын 26-нд одоо мань тэр шөнөөр за одоо эргүүл хийж явсан манай Сибоёг хөнөөсөн байдаг. Үгүй хөнөөгөөгүй эдгээр чи хөнөөсөн байдаг гэж ер нь урсан байдаг. Гуруула 5-ынх нь одоо 3 нэрэнгүүтэй урсан байдаг. За ингээд одоо манай Ингела Дженсон гэх нөгөө судлаач бүсгүй маань өчнөө жил дагсны дараа нөгөө амьтны хөрхи зам дээр уралчихсан байхад мань Сибоёг очиж бол харсан. Хажууд нь хэсэг байсан. Тэгээ өглөөгөр олсон гэж байгаа маа тэрч хайж явж хагаад тэгээ өглөөгөө нөгөө GPS-тэй шүү дээ хүзөвчтэй тэрүүгээр нь хайж явж хагаад олоод ирсэн. Тэгээ маш их хүн шаргачихсан байсан. Тэгээ 2-3 цаг хүлээж байгаад тэр нөгөөх нь тэгээд яг машин зам дээр одоо амь тавьсан үгсэн гэх юм нас марсан гэх юм ч одоо хайшийн хүн биш те. Тэгээ амиргдсан байт юм аа. За тэгээд энэ Ингела Дженсен гэх бүсгүйгийн одоо нийтлэл дээр бол тэгээд их үйлсэн тэр өдөр бол их үйлсэн яг л нэг дотны хамаатан сад нэгний алдчихсан мэт санагдсан гэж гаргачгүй штэ өчнөө жил бараг худалчуунд арга 10 жил дагч гарч чинь те ямар л өлегтэй байх вэ дотны үнэ алдсан мэт санагдсан гэсэн тийм зүйлийг ярьжээ. За ингээд хамгийн энэ Арсланг бас алдартай болгосон эд эдийн шалтгаан байдаг. Яг одоо ихэр ингээд за бусад багклууд нь 2 бол биш те тэр чинь 3-аас дээш тоотой хатуутай. За тэр чинь за энэ юу чинь 14750 км квадрат гэдэг үг шүү. Энэ юуны Серенгетийн цэцэрлэгт хүрээлэнгийн юу өргөнч одоо нийт талбай маш том 14,000 шүү дээ. 14,750 км квадрат. Эндээс одоо мань Сибой болон хийлдүрч оргил үедээ бол 280 км квадратыг нь эзэлж яах гэхээр онцгой байсан. За энэ Серенгетийн сүүлд хийсэн одоо судалгаагаар за энэ 24 онд юм бэлээ. 24 онд хийсэн арслангуудын бахархлуудын судалгаагаар за нийт 23 том бахархал байна гэсэн судалгаа гаргажээ. За эндээс чинь тэгээд
За эдгээр чинь тэгээ газар нутгаа хуваа эзэмшээд амьдарцгаана. За тэр чи тэгээд ихтэй за Секекама, Скарпес эдрийн бахархлууд шиг одоо аимшигтай том одоо савнтэй нөгөө Мапаго эдэр шиг амар том газар нутгийг эзлэх тийм айтар соёлж гарч ирсэн бахархал бол байхгүй. Тэд нар ч 300 400 км-ээр нь эзэлждэг. Бусадтай ямар ч боломж олгодгүй. Одоо нэг газар нутгийн жижиг болохоор энд бол өргөө удам болохоор нэг тоохгүй л дээ. Маса Мара бол маш том. Гэхдээ энэ Серенгети шиг бас том доорно. Сабисан энтриг удууд хавьгүй том газар нутгтай байхгүй. За эдгээр чинь тэгээ за нэг ихтэй ч юм уу. За хамгийн азраг байгаа нэг 200 км тойргийг эзэллээ гэхэд эрэгч одоо өөрийн мэдлэлд байлгалаа гэхэд баг нь хүрээлэн бөө за нэг 70 80 км-ийг ч юм уу те өөрийн мэдлэлтэй байлгадаг гэд байгаа. Ингээ оршин тогтноод амьдрнаа. За энэ юуг чинь одоо энэ Сибой юу Бобыг алдартай болгосон одоо хэд хэдэн шалтгаан байдаг. За нэгдүгээрт бол мэдээж одоо тийм өргөн газар удам нутгийг ингээ хоёулахна бусад бахархлууд нь бол 3-аас 4, 4-өөс 5 мав байгаа шүү дээ. Гэтэл хоёулахна юм байж энэ Сибой хийлдүр хоёр чинь маш баатарлагаар хамгаалж чадаж байсанд энэ олон жил ингээ хамгаалж чадаж байсанд одоо учир байгаа юм. Энэ нь бас алдартай болгоод. За хоёрт мэдээж Боб Жуниор бол бас дэлхийд алдар нэрээ суурайтуулаад домог болоо үлдсэн. Одоо Famous Johnson нэг нь л дээ. Одоо яалтчгүй алдартай доминант байсан, азарг байсан Арслан л та. За тэр түүнийг бол ингээд амжилттай өсгөж бойжуулж ирээдүйн хаан болгож өгсөнд хоёр эцгийн буян бол мэдээж юм байгаа. Үүгээрээ бас алдартай байдаг. За 3 дугаар тэр үхлийн шархнаас босч ирсэн явд бол маш гайхалтай гэж Арслан судлаач нар дуу нэгтэй Сибой бол онцгой хаан байсан гэж ярьцгаад байгаа. Яагаад гэхээр тэр чинь тэр гуравтай тэр зодолтоод босч ирсэн газар нь бол битүү цус болцсон байсан гэдэг шүү дээ. Аимшигтай тэгж амар уруулчингуудаа тэгээд торинод за тэр нөгөө судлаач бүсгүй нөгөө Арслан судлаач бүсгүй ингээл Джесны бол нөлөө байгаа л да. Гэхдээ л бас тийм амар шархнаас босоод ирнэ гэдэг хүний нөлөө байгаа ч гэсэн босоод ирнэ гэдэг нь бол гайхалтай гоц бурхны аврал гэмээр байгаамаа. Тэр чин түүнээс хойш бас хэд хэдэн шарх авч л байсан байдаг. Түүнээсээ бас босч ирж л байсан байдаг. За тэр хамгийн сүүлийнх дээрээ бол яагаад ч нэмэргүй байсан байгаамаа хөргий. Тийм болоод үхсэн байгаа. За нэг ийм 3 алдартай шалтгаан байдаг. За Ингела Дженсон бол за түүнийг үгсний дараа бол за ойр дотны өмнө алдсан юм шиг байсан гэж ярьсан. Харахчгүй үстэй тэр олон жил одоо ингээд дагаж судалж явсан амьтнаа одоо үхгийг харах мэдээж ойр дотны хүний алдсан мэдрэмж төрж хэд одоо 2 3 хоног үйлж исэн гэж өөрөө нийтлэл дээр бичсэн байлээ. Хөрхий. За тэгээд одоо энэ зураг хөргийг нь харахад Боб Жуниор яагаад тийм сүрлэг гоё юмсэг төрсөн нь бас энэ эцгийн ген энэ эцэг нь бас сүрлэгэл амьтан байсан бөгөөд эцгийн ген мэнтэй холбоотой байхаа. За ингээд Сибой хэмэх алдартай Арслангийн маань түүх дууслаа. За энэ ч одоо уулзаг удажээ хэдүүлээч одоо ярилцсан одоо ингээд яриа хийгээгүй те. За найз нь бол өөрийн одоо ажил амьдралаа зохицуулах бас тийм зүйл байна л да. Бас асуудлууд байна. Бас би нэг юм дээр сүүлийн одоо тэр Жекоб гэдэг нэг хүлгүй Арслангийн хандлт нь ямар амар муу байваа. Одоо 800 гаруй хүн үзсэн. Миний үгүй яагаад одоо тийм болсон шалтгааныг нь ойлгохгүй. Хандлт бага байсан болохоор тэгсэн баг. Одоо лайк ч гэсэн маш бага байлаа. За та бүхэн намайг дэмжиж одоо лайк, subscribe, share мэйрээ хийгээд өгөөрэй. Олонд одоо түгээхийг хүсэж байна. Олон хүнтэй гоё ингээд түүхээ хуваалцаад ярилцаад явбал гоё байдгаа. За миний дараагийн сэдв нь за би ингээд за өнөө маргаашгүй оруулнаа. Нэг яасан байгаа. Нэг жагсаалт гаргахыг гэсэн санаа байгаа. Одоо хамгийн хүчрэхэг явсан 10 Арслантай. Тэгээд хамгийн хүчрэхэг явсан 10 бахархал. За миний зүгээс гаргасан одоо аль статистик үзүүлэлт аль талаас нь үзэж байгаа л миний зүгээс гаргаж байгаа жагсаалтыг та бүхэн зүгээр сонирхоо санал бодлоо хуваалцаарай. За би маш өөрийн хугацаанд оруулнаа. За тэгээд нөгөө баг 7 8 8 хоногийн өмнө
яг оруулах гэж байсан боловч тэр текст хийсэн нөт маань эвдэрснээр ингээд маш ингээ хойшилсан юм шүү. Тэрийг бас ойлгоорой. За найзан тэгээд бас нэг ажил төрлөө хэмжүүлж ингэж яг нэг хаяа гэлз оруулчаал идэхгүй бол нөгөө ажил төрлөө хэмжүүлэхгүй би энэ одоо энэ алдартай болсон ютуберүүд эдэр шиг бол их мөнгөөр авч чадахгүй шүү дээ би чи. Өөрийнхөө хэрэгцээнд ч зарцуулж чадахгүй тийм хэмжээгээр л одоо орлого ордог. Тийм л одоо ингэдэг юм шүү. Тэгэхээс яг өөрийн үндсэн ажил хийсэн бол энэ юу өдөр болгон бараг оруулаа явсан ч болохоор байхгүй юу. За тэгээ өөрийн хугацаанд дахин уулзъя. Лайк дарахаа, subscribe дарахаа мартацгаа. Манигаас